За энэ тодорхой интегралыг бодно. Тодорхой интегралыг бодохоос өмнө энэ хоёрыг нь хэлүүдийн түр мартаад тодорхой бус интеграл бодъё. За өөрөөр хэлэх юм бол синус 3x-ийг хуваах нь косинус 3x дээр нэмэх нь 1 dx. За ийм тодорхой бус интегралыг бодъё. За мэдээж y косинусын уламжлал болохоор хасах синус x гардаг. За эндээс хасах косинус x-ийн уламжлал нэмэх синус x гарна гэсэн үг. За яах гэдэг вэ гэхээр энэ синус x гэдэг юмыг d-ийн ард талд оруулах гэж байна. D-ийн ард талд оруулахын тулд их функц нь болгож оруулна. Тэгэхээр синус x-ийн их функц нь бол хасах косинус x байт юм байна. За шууд ингэ оруулж болохгүй, яагаад гэвэл эндээ 3-тай байгаад байна. Синус 3x гэсэн байна. Тэгэхээр яах вэ гэхээр энэтэй адилхан болгохын тулд энийг 3-аар үржүүлээд буцаад 3 тугаад авчих. За өөрөөр хэлбэл энэ дотор талд байгаа интегралаа бид нар ингэ бичиж болно гэсэн үг. За урталт нь 3-1 хэвээрээ байж байна. Интеграл. За синус 3x гэдэг нь d-ийн ард талд орохоор хасах тэмдэгтээ косинус 3x болно. За хасах тэмдгийг бүр интегралын урталт энд гаргаад бичиж. За тэгээд нэгийг хуваах нь синус 3x нагшаа орцсон учраас оронд нэг үлж байгаа гэсэн үг. Тэгээд косинус 3x дээр нэмэх нь 1. За мэдээж y энэ бол энэтэй бараг л адилхан болох гээд байна. Энд нь нэгийг нэмчих юм бол адилхан бол. За d-ийн ард талд тогтмол тоо нэмж болно, хасч болно гэж заасан учраас ингэ бичиж. За тэгээд косинус 3x дээр нэмэх нь 1 гэдэг юм а t гэдээ орлуулчих юм бол манай интеграл маань зүгээр л за урталтаа бол хасах 3-1 байдгаар байж байна. Нэгийг хуваах нь t dt бол. За бүгдөө мэдчих хэвээр нэгийг хуваах нь t dt гэдэг бол ln t-ийн модуль болдог. За нэмэх нь. Тэгэхээр энэ бол болохоор хасах 3-1-ийг үржих нь ln t-ийн модуль нэмэх нь c гэж гарч ирнэ. За тэгмэтээ буцаага t-ийн хооронд энэ орлуулсан юм буцаага биччихнэ. За эндээс үргэлжлүүл хасах 3-1 урталтай байдгаар байна. Тэгээд натурал логарифм за модультай 3-ыг косинус 3x дээр нэмэх нь 1 нэмэх нь c бол. За косинус бол хамгийн багадаа хасах 1 суутай авна. Тэгээ нэгийг нэмчихээр энийг бол нэр заавал модультай гэж бичиж шаардлага байхгүй юм байна. За ингэ бичиж бол. За ингээд бид нэр тодорхой бос интегралаа бодцоо. Одоо тодорхой интегралаа бод. Доороо 12-ны p-тэй дээд хэл нь 6-ны p. Тэгээд синус 3x-ийг хуваах нь косинус 3x дээр нэмэх нь 1 dx гэсэн бодлого байсан. За доторх интегралийн дотор талд байгаа функцийн их функцийг нь олсон чинь хасах 3-1-ийг үржих нь ln косинус 3x дээр нэмэх нь 1. За юм болсон. За тодорхой интегралын хувьд бол энэ c нь ямар ч хэрэггүй. Угаасаа хасагтаа тусдаж учраас тэгээд энд нь 12-ны p 6-ны p гэж бичнэ. За эхлээд мэдээж y x-ийн хооронд 6-ны p-г орлуулна. Дараад нь x-ийн хооронд 12-ны p-г орлуулад хооронд нь хасна. За хасах 3-1-ийг нь хаалтны гадна бичээд хаалтнаас гаргачих гэсэн үг. Тэгээд орлуулах юм бол ln за 6-ны p-г x-ийн хооронд орлуулад 3-аар үржүүлчихээр косинус 2-ны p нэмэх нь 1 болно. За хасах нь ln дахиад косинус за x-ийн хооронд 12-ны p-г орлуулчихаар 4-ны p нэмэх нь 1 бол. За юм бол. За косинус 3-ны p гэдэг бол бишээ косинус 2-ны p гэдэг бол тэгтээ тэнцүү байдаг. Тэг дээр нэгийг нэмчихээр 1 болно. За тэгэнгүүт энэ хэсэг нь бол бүхэлдээ ln 1 боллоо.
ээллийн нэг бол мэдээж хэрэг тэгтээ тэнцүү байдаг. За энэ болохоор 2-ны язгуур дор 2 гарна. За ингэ бичих юм бол юу болж байна вэ гэхлээр хасах 3-ны 1 нууцтай байдгаар байж байна. Эхнийх нь тэг болсон. За тэгээ хасах нь гэснээр ээлэн ийм бодлоо. За уртлын хас дэндүүд нь хураагдахад биш хасхын нэмэх нь болоод за 3-ны 1-ийн доотлолт нь оруулаад авчруулна. ээлэн ийм болох нь. За энийг хувиргах юм бол зогроод эн чинь юу ядсан юм бэ? Дээдийн хосонгоор нь үржүүлээд за эднэрийн айлыг харж байна. Энээс ч ашиг нь амрах учраас өөртөө бодчих.